нь бол шийдвэр гаргах төвшөнд бол эмэгтэйчүүд ингэж олноороо оролцдоггүй байх үед ялангуяа нийгмийн маш олон асуудлууд шийдэгдэхгүй үлддэг байсан. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд альва асуудлыг маш деталь, наривчлан, тийм ээ, яг их хүний мэдрэмжээс ингэж хардаг учраас илүү их энэ асуудлуудыг жижиг гэлтгүү байрж авч шийдэхийн төлөө хамтдаа хүч нэг сэтгэл нэгтэй байгаа нь бол энэ парламентын эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшнүүд олноороо орж ирсний үр дүн юм болов гэж харж байгаа. Тийм ч учраас нийгэмдэр болж байгаа олон иргэдийн тэр дундаа орхигддаг асуудлуудыг эмэгтэй гишүүд маань байрж авч хөндөж асуудал болгон дэвшүүлж шийдвэрлэхийн төлөө ингэж явж байгаа бол байхаа гэж бодож байна. За тэгэхээр зэрэг энэ дараагийн сонгуульд өшөө олон эмэгтэйчүүд шийдвэр гаргах төвшний эрх мэдэлд тийм ээ очиж энэ нийгмийн баримжааг маш сайн мэдэрч нийгмээ мэдэрч ажиллах нь эргээд өөрөө нийгэмд байгаа олон асуудал бас шийдэгдэхэд маш том хүч болно гэдэгт итгэлтэй байна.